мянган төгрөгөөр 10 хоног амьдрах сорилын 5 дахь өдөр энэхүү эхэлж байна. Өнөөдөр хоёр оролцогч маань нэвтрүүлгийн дүрм ёсоор шалгалтаа өгөх учиртай. 120 цаг буюу 5 хоногийн өмнө жингээ үзэж 21 мянган төгрөгтэй амьдралаа эхлүүлж байсан хэд ямар шуухан амьдарч байгаа вэ? Мөн хөргөгчөнд нь хэдий хэрэг хүс байгааг үзэгч та яг одоо үзэх нэ. Хөргөгчний шалгалтаар зогсохгүй биеийн байдлыг тодорхойлох бас нэгэн шалгалт тэдний жинг үзэх. Камерын өмнө турж ядарсан нь анзаарахгүй чи хэд турж жин хайсан байх вэ? За ингээд тэдний анхны болзоо адал явдал дагуулсан шинэхэн дугаараа хүлээн авна уу? Тэгээ одоо чин газ за нэг цасан дороод нөгөө ховцсон өмсөд нүүр царайгаа айтайхан болгочоод нөгөө бүсгүүдтэйгээ уулзах юм гэсэн. Тэрийг бол их баяртайгаар хүлээж байгаа шүү. Одоо нөгөө бүсгүүгийн нүүр харилгуу гэдэг шиг бодлоо. Тэгээ нэлээ явуулчлаа тий. Тэгээд тэрнтэйгээ уулзсан айтайхан хувцлаа. Тэгээд тэрэндээ хоол барих юм байгаа юм. Зоог барина гэсэн өглөөний зоог гэсэн. Өглөөний зоог гэхэлэр би бас мань шиг ядар туулж явж байгаа байл үү дээ бас тэгээд. Аль болохоор айтайхан сайн чанартай тэжээлэг илчлэг амттай айтайхан хоол хийх бодно. Би өглөө эрт босоод энэ нөгөө юуны санрайзын нэг бор будаа байгаа. Тэр жоохон удаан болдог болохоор тэрийг шүл нөгөө шүлнийхөө тундаа хийгээд буцлагж байгаа. Одоо ерөнхийдөө бор болж байгаа хөө тэр. Тэгээд тэн дээр нөгөө сайхан тоогныхоо махаа хийгээд эрдэнэ шишийн нөгөө сайхан нунтгалсан гурлаараа өтгөрүүлээд тэгээд жоохон ногоо могоо үлдсэн байвал хийгээд арайхаж олсон өндгөө ч гэсэн өргөнөө хамаагүй өндгөө ч гэсэн өгнө одоо тэгээд яа тэгээ ич бас нэг явахын зам мордохын өмнө бас нэг айтайхан нэг өглөг буян үлдэж явахгүй бид ч өнөөдөр бас хол явна аврал сахангийн хийд рүүгээ явна тэнд очиж бас нэг лам хавргууд нэг өргөл барих нэг ажил байгаа тэгээд тэр явах нөгөө идэ цогийн идэ гэдэг энэ тахлын идэ мэдээ эднийг цоглуулах юм байна тэгээд замаар бас нэг өчтөр амралтын өдөр байсан болохоор шүдээ бас янзлмаар наа бас энэ айтайхан болохгүй л энэ шүд чи унтуулахгүй энэ уруу дотгоо шархлуучаад болж байгаа. Шүдний имлэгээр орох ажилтаа байгаа. Тэгээд ажилд бас өнөөдөр нэг Мексикан орж нэг ерөнхий тоогооч Мигель гэдэг Перу залуу байгаа. Тэрнтэйгээ бас нэг уулзж нэг ганц хоёр ажил ярих юм байна. Тэгээд ерөнхийдөө ажиллахаар нэг замын хөдөлгөөн эхлэхээс өмнө гараад тундаа. Чулуучинда. За. Шүнэч тэ. Бас бүрсгэр хүүтэн болох юм байна шүү. Дулаан хувц базаахгүй тамина. За сайн байцгаана уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За ингээд би 21 мянга шоу нэвтрүүлэлт орсноос хойш өнөөдөр миний 5 дахь өдөр. Баасан гараг. За дээрэс нь тэгээд намайг бас шалгалтаар одоо ямар хүнсний бүтээгдэхүүн байна, хэдэн төгрөгтэй байна. За биеийн жин чинь хэд болсон гэд шалгалтаар хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхэнд одоо 5 дахь өдөртөө надад юу байгааг би танилцуулъя. За ингээд хурал маань хэвээр байгаа. Гамбар гэж ярьсаар байгаа дуусахгүй тий. Өнөөдөр л дээ хийнэ. За тэгээд миний авсан яс маань байна. За будаа, цагаан будаа байна. Бор будаа байна. Санрайз будаа маань тэр чигээрээ байгаа. Санрайз будаанаас өчтөр л жоох нэг авч хэрэглэсэн байгаа. За надад бол хужирт ус бол байгаа. Гэтэ би усыг бол маш сайн ууж байгаа. Намайг анхад хөрч дүүрэн ус ийсэн. Одоо ер нь бол ус л цөөрж байгаа. Хоол хийх ус, бүтэн ус маань байгаа. За тэг өчтөр 500 төгрөгөөр авсан 9 ширхэг помидор маань байна. За миний маск байна. Энэ тал төмөс элэг маань ингээд би нэг хамгийн анхны өдөр нөгөө яг хоол хийхээр нь хуваацсан байгаа. Би 6 нэг бүтэн элийг би 6 олгосон байгаа. Одоо энэ 4 ширхэг байна. Хоёроор нь хоол ицсэн. За тэгээд ногоон сөнгөн маань жоох яарсан үгүй юу? Би бол ногоон сангиндаа гамбар хийж бас нөгөө өрсөлдөгчтэй айтайхан юм сангинтай гоё гамбар хийхэд хадгалаад байгаа байхгүй юу? Бас өөрөө идэхгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр ногоон сангин маань жоохон юугүй болчих. За тэгээд бүтэн сангин байцаа маань тэр чигээрээ байгаа. 3 ширхэг төмөс, 1 ширхэг манжин, 2 ширхэг луун. За эдгээр байна да надад. Үлдсэн 5 хоног. Одоо надад хэдэн төгрөг байна? Бүгдээ хамтдаа. Ер нь энэ мөнгөө их нандинж байгаа. Тэгээд цааш шалгуулах гад кармантай ашиг тэрнээс олон цэпэн баталж байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 мянга 500 16,650. Одоо нэг
өөрийнхөө одоо миний хамгийн их одоо үзхийг хүсэж байгаа зүйл жингээ үзхийг хүсэж байгаа. Би нэг юм айгу сайн мэдчихэж байгаа. Юу вэ? Мэдэж авлаа. Юу вэ гэхээр хүн ерөөсөө идэхээсээ болж их тагалт юм бэ. Тэгээд энэ өнөөдөр 5 дахь өдөр энэ 4 хоногийн хугацаанд бол их зөв идэж өөрийгөө хуваарлаж орой хоол идэх байхаар ингэж би их хөнгөрж ийн. Тэгээ одоо л их жингээ үзэн мэрэн. Хамгийн анхны өдөр би 60 кг 500 байсан. 500 грамтай байсан. Тэгээд энэ их намхан юм жижигхэн биетэй хүн чинь надад бол их хатсан одоо тарган байгаа килограмм. Одоо өдөр хамтаа килограмм үзье. 59 кг 300. 59 300 хэр чин 60 500 хэр чин 8 юу вэ? Мөн үү? Дахиад үзье та. 59 300 60 500 байсан шүү дээ. Тэгэхээр чин 700 дээр чин 500 нэмэхээр чин 1 кг 400 г ассан юм шүү. Пүүх. 5 өдөр ч өнөөдөр бол 5 дахь өдөр нь шүү дээ. 4 хоногт. 1 кг 400 г хасгад л би их хатайхан хөнгөрөөд эхэлж байна. За тэгэхээр чин дахиад 5 хоног дутуу байгаа хэр чин 1 кг ер нь 5 хоногт 1 кг гэж бодъё л доо. Ер нь 2 кг хасах юм биш үү? Хүн ерөөсөө сэтгэл зүгээрээ байдаг. Тэгээд би хизээч яана үнсэж чинь нэ тэр гэж бол бодоагүй. Гэхдээ хамгийн хэцүү даалгавар бол өчтөр байсан. Би хоньныхоо гизийг авчиад өөрөө бүр чанаад тэр нь үнэртээд тэгээ өөрөө идэхгүй. Тэгээд нэвтрүүлгийнхаа багийн залуучуудыг дайлсан байгаа. Тэр надад хамгийн хүн даалгавар байсан. Тэгээд ер нь бол хүн хоол хийж буцалгаал үнэртэйл тэрийгээ идэхгүй байдаг бол айгүй хамгийн хүн даалгавар юм билэ. Бусад даалгавар бол надад бол нэг тийм хүнд биш байна. За дээрэс нь миний хүнсний авсан бүтээгдэхүүнүүд их зөв бүтээгдэхүүнүүд гэж бодож байгаа би. За өнөөдрийн 5 дахь өдрөө эхэлж байна те. Надад байгаа мөнгө гэвэл 1 2 3 4 5 6 7 8 9 60 бие авах хэрэгтэй биш үү? За 9100 төгрөг байна. 9100 төгрөг. За энэ хугацаанд би худалдаа авалт хийсэн. Тэрнээс одоос нь бараа авсан үлдэгдэл маань юу вэ гэхээр энэ 5 литр 8 литр яс юуны тойгны чөмөг, тойгны ясны тун шүл гэсэн. За дахиж ашиглаж болох 3 4 хил юм уу? 3 хил юм уу? Яс. Тэгээд тойг өөрөө байгаа. 2 нэнд байна, 1 нэнд дотор байгаа. Арай гэж олсон нэг ихэр өндөг, нэг цагаан өндөг, жижиг өндөг. Чөмөгний чөмөг, яс дунд чөмөгний одоо чөмөг нь хэдэн грамм боллоо? 70 80 грамм маасл цэцгийн тос. За нэг 500 грамм чөмөгний одоо тос байгаа. Энийг хуурж байж гэж болох. За энэ ногоо маань жоохон таархан болцсон. 2 юм иш саримсны гол шанцаа тэгтээ ашиглаж бол энэ зүгээр чигээ алдсан. Юу цаа? Тэгээд 1 2 3 4 5 6 7 8 одоо порц хөө. Хоол одоо нэг энэ мах, тойгны мах. Эрдэнэ жишийн гурил энэ чинь 500 г авсан нэг жоохон хэрэглэсэн чинь 400 г хавцаа. Эрдэнэ жишийн гурил байна. За бас нэг 400 г хавцаа авиас байна. Баярхаад байгаа юм санагдаад байна. За энэ бараг 1 кг байсан 700 800 г гурил байна. 100 г баг уу. 100 г жижиг ширхтээ энэ даал байна. Одоо шош байна. Бас дахиад 100 г гадаа илүү хаан 120 30 г байна. Том юм саарл бор даал байна. Энэ хэдэн грамм авлаа. За нэг 70 80 г шар будаа байна. Тэгээд нэг сая будаага ийшээ хийцэн гэдэг чинь энд нэг бас нэг 50 г хөрөхгүй будаа байна. Бор будаа байна. Санрайсын будаа. Тэгээд зөндөө хужир тус байна. Оо тий бас ногоо байгаа шүү дээ. За ийм том цагаан луун байна. Бор чихртэй төмс гэж ярьдаг нэг сайн. Энийг хоолнд хэрэглэж байгаа. Ирээд байна. Тэгээд 1 2 нэг хагас сонгон байна. 2 3 хагас сонгон.
1 2 3 4 5 ширхэг төмс. Ер нь хоол баг илүү гарах юм шүү. 500 төгрөгийнхөө юмыг авахгүй байж болохгүй юм бах та. За нэг иймэрхүү байна 5 өдрийн дараа. Нөгөө өрсөлдөгч маань ямар байгаа юм бол та. Хөөх энийг хараач. 10,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн ч 5 хоногийн дараа яаж ийм хүнстэй байж болдог байна. Тогооч хүний нарийн ухаан гэж л юм дээ. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн түүхэнд анх удаа хөргөгч дүүрэн хамгийн их хүнсний бүтээгдэхүүнтэй үлдсэн хүнээр тогооч инхээ маргаангүй тодорлоо. Яг одоо цэнхэр дэлгэцээрээ 21,000 реалити шоу нэвтрүүлгээ үзэн суугаа үзэгч гэрэн эзэгтэй нар минь амьдралдаа хэрэгжүүлээд туршаад нэг үзээрэй. Хамгийн гол нь ихтэй биш. Ийм их илчлэг, баялаг, витаминлаг, амин дэмийн цуглуулга болсон хүнстэй байж болдгийн жишээг 21,000 реалити шоу нэвтрүүлгийн 4 дахь цуврал амжилттай харуулж чадлаа. За тэгэхээр одоо би болзоонд өргөцсөн байгаа. Өрсөлдөгчтэйгээ уулзах бас торгон ахин ирж байна. Юу вэ гэвэл 5 өдрийн турш одоо хинбэ гэдэг мэдэхгүй ясаа л. Гэхдээ би нэг их ботсонгүй өсвөлдөө өөртөө анхаарал төрнө. Тэгтээ одоо битэрний бас нэвтрүүлгийн зөөс үж байгаа дөрмөн юу вэ гэхээр би энэ гарынхаа хоолыг өгж хоорондоо уулзаж одоо дайлах хэрэгтэй байна. Тэгэхээр би бас өрсөлдөгчтөө айтайхан амттай яг өөрөө идэж байгаа юм шиг би хийж өгнө гэж бодож байгаа. Тэрнээс хүн чинь гэж болбол хүний сэтгэл гарахгүй ер нь хоолыгоо сэтгэлээ ингэж өөртөө зориулж хийж байгаа шүү гэж бодох юм бол амттай болдог. Тэгээд өрсөлдөгчтэй сайхан би ясаа буцалгаад сайхан шүл гараад бас тэр хүн маань бас сүлдэж байгаа илгүй дээ. Тэгэхээр сайхан яс буцалгаад бас харнаа гэдэг байхгүй. Бас өөрийгөө бас бодно шүү. Яс буцалгаад тэгээд за 5 өдрийн туршингаа ярьж байгаа алдартай гамбираа одоо хий да. Тэгээд ясны шүлтөө сайхан гамбираа авчиж өгнө. Ер нь бол хамгийн гол юм чил ясны шил ахгүй. Сайхан би анхны өдрөл хэлжсэн хоньныхоо махыг идээд хаад манай монголчууд алцахгүй гэж тий. Тэгэхээр хоньныхоо сайхан ясыг сайхан гол нь сайн буцлах хэрэгтэй. Тэгжээ шүлэн гарна. Тэгээд би энэ ногоон сонгон бас авсан учиртай гамбираа авсан гэж гоо сонгонтой гамбир хий. Хадгалж нөгөө авдрын ярлаас авсан атга гурлаар хийсэн гэдэг шиг юм болох гэж. Яа нэ чи ихэнх нь орчуугүй юу гэхгүй. За нэг гамбир, нэг л гамбир хийж өгнө. Хүн бас нэг олон гамбир идэхгүй хэлэхүүт. За тэгээд өрсөлдөгчтэйгээ уулзаж, ярилцаж, танилцчихад өнөөдөр бас ажиллагаа бас нэгэн одоо түүхэн киноны зураг авалт эхэлчихсэн байгаа. Би тэр кинонд бас туслах дүр тоглох юм. Тэг өнөөдөр очиж хувцсныхаа пермеркийг өмсөх даалгавартай байгаа. Очиж хувцсныхаа пермеркийг өмснө. Өнөөдөр харин энэ нэвтрүүлгийн зүгээс би ч малгаараа өрсөлдөгчтэйгээ танилцсан, хоол хийж өгнө гэсэн чи их гоё үг хэлж гин болзоо гэл тээ. Тэгээд болзоо гэдэг бол сайхан штэ. Хүн болзоонд чинь өөрийгөө бэлдэж очдог. Догтолдог. Болзооны утга учир зөндөө байгаа. За миний хувьд бол одоо сүүлд хамгийн сүүлд хизээ болцлоо. Мартаж. За шүл маань сайхан боцолж шүлэндээ бас баг зэргийн давс хийж амт оруулнаа. Би уулын давсыг жоохон баг хэргэлдэг болъё гэж бодвол бодсон. Энэ нэвтрүүлгээрээ далиндуулаад. Тэгсэн чи 2 өдөр нөлөө 3 өдөр л бас нэг илгээ шарж байгаа. Бас л их шарууг л хийсэн бэл. Их шарууг амттай л. Тэгээд ста нөгөө нэг өнгөрөх шиг юм болох гэж байна да. Авдрын орлоос авсан атга гурлаар хийсэн. Самны орлоос авсан шоног гурлаар хийсэн. Өнгөрүүлж бөмбөрүүлж хийсэн. Өөгтө тассан часаг. Өөрөө хийж юр идээгүй гэж өнөөдөөс өрсөлдөгчтэй зориулаад хийчлээ шүү. Би далган их дортой хүн шүү дээ ер нь бол. Даалгыг хийддэг юм бохгүй. Эхлэн чинь даалгахгүй ер нь 4 онцлоо шүү. Хонд юм байна бас хөө. Болд юм байна. За тэгээд нөгөө гамирн дээр
маслаасаа бас хийн. Маслаасаа дотор нь хөөрхөн ингэж хийгээд. Тэгээд амттай хийнэ. За ерөнхийдөө хоол маань бэлэн болж идэг. Нөгөө бүсгүмөн бэлэн биш байдаг. Ивэлэн болцсон байдаг. За нэг жингээ хараах юм да. 103 гэж хэлсэн баха. Одоо яг 100. 3 хэл турцсан. 3 хэл турцсан. 5 хоногийн дотор 3. Өшөө 3 хоног яах вэ? 5 хоногтлаар яах болж байна? 6 хэл турах юм уу? 100 хэл байна. Тэр 103 таа байсан тий. За. Хоол бэлэн болцсон. Би бас нөгөө тунгаа замынхаа хүнсгээд нэг тунгаа боцлогдсон юм байна. Энэ халуун савнд хийгээд уугаад явна. Энд чинь баг нь хоол болчихно дөө. Өө тэрнээс гадна түрүү нөгөө хоол бүртгэхэд энэ өшөөний 100 г илсэн чихэр. Тэгээ миний арай гэж олж авсан нөгөө ааруулыг мартсан байл. Энэ бас үлдсэн байна. Энийг бас жоохон мэр. Өө нэг сайхан эрүүл өглөөний зутган илчлэг тижээлэг тэгээд нөгөө бор будаатай эрүүл. Бор будаа хийсэн. Тэгээд тийм сайхан ногоотой тунтай нөгөө ясны нөгөө шидэт тун намайг одоо ингэж аваад яваад байгаа тун тэгээ төмс хийсэн тоогны мах хийсэн тэгээ дээрэс нь нөгөө өндгөө ингээд байн байраа тахтаа харамлаад байгаа юм шиг бодож иж магадгүй өндгөө өгнө өнөөдөр нэг өгнө тэгээ болоо шүү дээ өглөөний цаа энэ хүн бол подгаал явчих мандаа харин юу гэлдсэн байт юм бол таа тэгээ ер нь харамгүй өглөгч нэ сайн өглөг гэж байгаа шүү мандаа юу гэсэн бодно гэж бас би уруул явж байна хэр ховдөг юм бол даа байлгч наа залгчиг нэр хүн чинь хэр ховгүй цадна юм би чадчихаар баг чинь тэр хүн чадахгүй л гэдэг хэрвээ энийг дэ чадахгүй тэр хүн хожигдсоор байна тийм юутай юм бол энэ бараг бүтээр хуваад идчих واخ ер нь ихэнх улс орнууд ч адилхан шүү дээ өглөө нэг уурахтай мэддэг витаминтэй ундаа уудаг, ундаа ч юм уу ямар нэг юм хэргэлдэг. Тэгээд нэг нүүрс ус одоо будаа цагаатаа тийм хэргэлдэг. Энд бас будаа нь байна. Уург нь байна. Одоо витамин минерал гэх юм бол одоо би жоохон цагаангаа хийсэн байгаа. Тэгээд дээрэс нь юу байгаа шүү дээ. Ногоо, царимсны гол орсон байгаа. Тэгээд шанцаа ман центр орсон. Шанцаа бол аягүй сайн шүү дээ. Би одоо шалах хэрүүл байна. За тэгээд дээрэс нь өндөг байна. Анхны болзоондоо яарч догдолж хувцаа хүртэл бодож бэлдэж хонсон тэдний болзоо корпорац ажил буудлын chairman ресторанд 10 цагт товлогдсон. Мэдээж хоосон болцохгүй. Даалгавар ёсоор өөрт байгаа хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан гарын хоолоор хоёр биенээ дайлах учиртай. Бүсгүй хүн болзоонд хацардаг бичигдээгүй дүрм шоу нэвтрүүлгийн оролцогчдын манд унтарч гараад авлаа. Болцоонд хүлээлт үүсгэх нь баярлаж догдолсон сэтгэл тухайн цагийн үн цэнийг илүү мэдрүүлдэг үзье. За сайн байна уу? Яа. Имхтэн чинь жаа. Юу вэ? За сайн байна уу? Сайн байна уу? Сар шин сайхан уу? За өнөөдөр л өрсөлдөгчөө харлаа. Юу өрсөлдөгч хамсаатна гэж. Эднэр ч за Дажгүй. Та сайн уу? Сайхан. За танилцсан юм. Оюун тол. Албан ёсоор танилцсан. Тэрээс би мэднэ. Тийм. Би бас таны зөндөө харж байсан уу? Би хоол авчирч байна. Хүнээр хоол. Яна би ингэж ястай мэрэгчлийн хүн гэж бодоагүй шүү. Зүгээр. За баярлалаа. За. Байж. Өөрчлөе шүү. Яна. Өөрийнхөө өнөөс айгүй хичлээ. Баярлалаа. Таны хүлээгээд. Сайхан болоо. Би одоо өөртөө үлдчихгүй те хэрэггүй хаа. Энэ яас үлсч чинь уу ядарч чинь уу? Гайгүй үстэй. Яач. Би гайгүй л. Би зүгээр л өнөөдөр 5 дахь өдөр шүү дээ. 5 дахь өдөр их хүлээж байлаа. Яаж байгаа? Яа тэгвэл уулзна гээд нөгөө болзоотойгоо энэ тэгээдсэн. Тэгээд өглөөнөөс босоод догтлоод байна шүү дээ. Хин юм бол гэж бодоодсэн. Тэгээд би бүр ийм мэрэгчлэг үнтэй гэж өстой ботсон би бүр иччлээ яана. Ичхий байсан юм байна. Одоо бахархах ёстой юм шүү. Юу хийсэн? Нүнэсээ ёо. За. Сайхан ч одоо болзгаа сайхан юм шүү дээ. Энэ юу вэ? Энэ гамбар. Гамби. Сангантай гамбар. Ой яа. Тэгээд нөгөө хайрж исэн чи ярина. Гамбар хийсэн байх юм.
голтон зур чимэг тавихгүй өчтөр болно авсан. Чи хэж үнэтэй шүү дээ өндөр. Тэгээд юу яасан? Өөрөө идэг ба. Идэг байгаа юу? Би ч гэсэн өөрөө хайрал дарж исэн өндгөө өөрчилж хайрлаж байгаа. Өчтөр яг 500 төгөндөө 9 ширхэг памдар авсан байхгүй. Тэнгүүтээ цаана шоо 6 байгаа юм. Тэгээд ямар ч гэсэн гайгүй болсон баха сэтгэлээ шингэжсэн гэтээ битгий голоорой гэж бодлоо. Яалаа гэж би ч гэсэн сэтгэлээ шингээгээл үзээ. За идэхгүй. Энэ гурвастай айгуу хаалаа нэ яана. За яадаг лөө. Өндөр хийчихсэн. За дайх уу. Бүх бүр махвш. Би бүр махгүй айгуу болоо. Яаж аа? Махааг шүү дээ. Тийм үү. Та махасан юм уу? Зөндөө авсан. Мөнгө яасан дуусчихна уу? Мөнгө юу гэж бодож байна? Одоо гоё юм ярих юм баг гэсэн. Гой амттай шүү дээ. Тэжгүй юу? Баярлалаа. Би ядтай хүн юм бэ нөө. Ийм мундаг хүний хоолыг өнөөдөр ингээд өөдөөс нь харж сууж агаад иднэ гэдэг чинь бас ховор төвшин багхгүй. Мундаг дундгаач алдтаа би ч бас л их лацтай л. Одоо хоёул нэгнийг магтаал яриад ий тийм ээ. За. Үн махван шүү дээ бас. Нөгөө нэг би нөө ясчилсан байхгүй юу? Ясны дандаа шүлттэй надгаа идэхгүй ч яж болно. Яаж байгаа? Тэгээ бол би ч нэг за одоо хамаг юм ярих гэдэг. Тагтайсан бүх юм ярих гэж шүү дээ. Модоо. Ямар хөө юм? Энэ бас тоо. Сайхан гэрийн Монгол хол байна. Тэгээ ямар ч тийм юу мө хийгээгүй. Гом авсан байна гэл. Гомч ороотой гэдэг л. Өчтөр хамгийн хэцүү юм нөгөө нэг гид сарлгаад гизээ чанаад Ни ямар гоё юм бэ? камера нэр юу? Тий. Манай эхнэрийнхээ гоё юм байна. Баярлалаа. Хасаа. Нэр гоё юм би олно. Аюу амттай. Маас лавсан байна харж байгаа. За. Би ер нь айгу гинэ юм байна. Хамаг юм ингэж хагаад гинтэд яриад байдаг гинэ. Надтай айтайхан байхад юу зөндөө юм байна шүү дээ. За надад будаа байна. Бор будаа. Мах байна. Хамгийн гол нь мах байгаад байна. Надад байхгүй төмөс байна, өндөг байна. Юу цаа байна? Харин тийм ээ, юу цаа. Сарамсны гол байгаа. Шанцаа байгаа. Тэрний хамтлаганд явсан. Тэгээд нэг жоохон жишг жоохон. Ийм их авчих юм уу? Цаанга. Алиад тэгээд хамаг үзрээд элэгж штэ бишээ. Хойлоо энэ өнөөрөө тохируул яасан. Яа. Би 14 давтаа. Би 11 навтагаа. Тэгээд би өнөөдөр жингээ үзлээ. За. Би 1 кг 600 г орчим хайсан байна. Тийм үү. Тэр чинь өөрчий их гэсэн үг баг гэсэн үг. Харин сайн хайсан юм шүү дээ. Би дэсэн байлаа. 3 л хайсан. 3 аа. Тэг өглөөстэй чинь өгөх гэж байна. Бүр 3 кг хайсан юм уу? Тий. Би тэгвэл айгүй муу хасч байгаа юм шүү дээ. Тийм үү. Тийм байна. 3 гэдэг чинь 3 хэлээсэн байна. сайхан хоолой. Би өндгөө нэг дуртай байхгүй юу? Тэгээд надад өндгөө өгсөнд баярлж байна. Үлмс гоочих гэдэг юм чи. 2 өндөг байсан шүү. 2 өндгөө. Харамлаж байгаа нэг нөхц. Худалдаж авсан юм уу? Би өндгөлөхгүй нь ойлгомжтой. Тэр хүмүүс би баралж ойр дэр ийм их 5 аяг дур хоол идэг өнөөдөр их цадах болтой баралж өдрийнхөө хоолыг хэмжиж байгаа юм шүү. Өглөөний хоолыг идээд өдөр хоол идэхгүй ер нь орой хоол идэхгүйсэн ч өнөөдрийн хоолыг хэмжлээ. За яамаа да яамаа. Хаалт гэж одоо болж ивэл. Би өнөөдөр бас хөдөө гадаа явах гэж байгаа. Буян үлдэхээс тэгэхээр өөрт ч бас буян үлдчих тийм мөнгөний хэмнүүлчээ сайн ч хоол өгчлээ шүү. Тийм байна сайн. Баярлалаа. Замдаа алцахгүй. Хөдөө явах юм хааш явах юм. Амар байсгалан гэж хэлдэг. Бүр хоол явах юм шүү дээ. Тэгээ хизээ ирэх юм. За хоёул хизээ уулзч болох уу гэж юу? Маргааш өрөөдөр өдөр. Одоо 5 хоног үлдлээ шүү дээ. Харин 5 хоног. 5 хоног. Гэтэ өнгөтэй байна уу сайхан байна шүү дээ. Янзын харагдаж шүү дээ. Би ч өөрөө хачин цомхоос ядар сайн тэр их юм багсан. Тал дэм юм хоол гэж. Өстө идэж үзээгөө 5 хоног идэв юм аа өнөдөр идэж байна. Намтад нэг байна уу? Гоё. Энэ гамбирэсэн жоо дахиад нэлээ. Энэ бүгд нэгж болно шүү дээ. Өчиг өөрөө. Өөрөө зүү идэх. Өөрөө авс. Зориулсан юм чинь би түр амсцаа. Тийм үү? Илэрхэнээс нь амссан. Илэрхий.
Ажил бүгд нь. Уурмаар Би бас өнөөдрөөс хоол идэлгүй юм байна ш. Нэр аюу их хоол байна. Тэгээ ч гоо ингээд жоохон түлэгдээд би аим дуртай байлаа. Тийм үү. Галтай яг галын нөгөө пишн байна ш. Пишн дээр хийдэг штэ. Тэрсээ аюу гоё түлэнгийн аим дуртай юм ш. Тийм үү. Пишн дээр угаасаа нэг цовингийн гурлаа байдаг. Тэрсээ аим дуртай юм ш. Би өнөөдөр хоол идэхгүй юм байна бас. Хоёулаа нэг юм биш үү? Хоёулаа би энд аюугаа боёлсон шүү дээ тий. Хоёулаа нэг хөрхөн шатартах уу гэж. Танаа зочлоо идэх үү? Намаа өрөхгүй. Намаа мөнгө хол завчаа. Яа, зүрх баг байхгүй. Надад ч юуч байхгүй. Сая харсан шүү дээ. Намаг энэ чинь өөрөө мөнгө. Оо тийм үү. Өөртөө орон хөдөлсөн байхгүй. Тийм мөнгөтэй олстой мөнгө өөрчлөхгүй шүү дээ. Гэтэ энэ зүгээр юм аа нэвтрүүлээ. Ядрахгүй уустай. Үгүй, ядрахгүй байна. Харин сонирхолтой. Тэр нь яаж байгаа юм тийм. Ингийн амьдч болоод байгаа юм да. Ингийн. Тэгээд хэрэгцээ баг та. Өөрийгөө аюу юу яаж та. Ер нь аюу хэрэггүй юм гэх юм үрдэж штэ бид нар чинь тий. Шаал хэрэггүй гомдтой аюу тийм хэмнэлттэй. Гоё шүү. Бас нэг амьдралын ухаан бас сураад штэ гэж танигдчихаа. Би ер нь ус уудгүй юм байхгүй юу? Шингийн их баг уудаг байхгүй юу? Харин чи угаасаа нэг юм. Одоодсэн чи угаас орчлоо энэ 5 хоног өччихөө. Өглөө ууж байгаа. Өглөө ууж байгаа. Тэгээд нэг чи явахаар ажилдаа явахдаа дандаа усаа авч явж байгаа. Тэгээд өчигдөр нөгөө гизээ чанжсэн чинь тэр ресторанынхан тоогооч надад кофе авчирч өгдөг байхгүй гэлэлж байгаа байхгүй юу? Наа ингээд танд кофегаар далигсан чи нөгөө хоёр намайг хэнэгч хүмүүс маань оо 3000 штэ гэдэг. Тэгсэн чи яг бодсон. Уучихоо яагаад гэвэл жоохон сэргмээр ирсэн байхгүй юу? Уучихоо яах вэ гэснээр айгүй зөрөгтэйгээр за чи юу гэдэг үгсэн. Тэгэнгүүт усаа угаал тэгэлээлээ. Гой хоол байна. Баярлалаа. Бүгд нь. Өнөөдөр хоол идэхгүй юм чинь энэ хоолоо сайхан бүгд нь. Тэгээ мэрэнгэ хоол идэж байгаа хэцүү юм тий. Хүн чинь ингээд нэг альва нэг монголчууд бас нэг юм штэ нэг юм нэг дарамтанд байж тий нэг юм ингэж та ингэ тэгжиж нэг айгу өөрийгөө ингэ гэсэн өөрөө ухамсараа гэх нэг ховор байдаг. Тэгээ би чинь нэг тархан хүн айтайхан турж маадаг хатайхан байна. Тархан жилмээгүй. Тархан тий. Жижиг намхан байж айгу тархан байхгүй. Тэгээд камераман дээр бүр бүдүүн гуттай надад айгу харин чашигтай зүйл болж байна. Тэгэхгүй бол ерөөсөө болж өгөл би их хоол иддэг хүн. Ойр орох их жижиг хоол идэнэ. Орой 10 цаг ажил 10 цагт чи 11 цаг чи ер нь шүн тарна шүү дээ ажиллаж байгаа. Тэгээ шүн орж ирээл шууд хоол иддэг. Ерөөсөө одоо шүн хоол тийм шүн ингэж хоол би энд муу гэж бодохгүй шууд идээл тэгээд идчихэнгүүтээ шууд унтчихдаг. Тэгсэн чи одоо энэ айгуу тийм зөв юунд орчихлоо. Тий. Гэтэ тоосоо дөөс нэг литрийн сүү. Би яг нэг юм аяг сүү 500 төгрөнд авдаг шүү дээ. Тэрнээс жоохон өндөр агаар. Тэгээ литр нь болохоор 1300 гэж байлаа. Гэтэ би яг 500-д тааруулаад нөгөө хүмүүс хийж өгдөг байхгүй юу? Би мөрөөр чи явсан. Таасаа төв. Тий, таасаад очсон чинь нөгөө хүн чи сад өнгө царайд явлаа гэсэн. Тийм үү? Сүү аваад явлаа гэсэн. Тийм үү? Тий, Улаанбаатар жижиг юм байж юу? Би тэндээс ааруул авсан байхгүй. Тэндээс миний тухай мэдээлэл авч болно. Манай нэг зурлагч өнөөдөр намайг жингээ үтсэн дараа би 2 кг хайцсан байлаа гэдэг ч лээ. Тийм үү? Дагаад юу яачсан. Харин залгаа мацаг барьдаг. Яалчгүй өглөөнөөс хойш би өглөөний хоолой идэх хөхгүй. Энд чинь зарим шүнжэнгөө шоудж байгаа өдөр хийж байгаа. Шоудж байгаа гинэ шүнжэнгөө нөгөө студиуд дээр ажиллаж байгаа өглөө ирж байгаа чинь юм чийж жууж амжаа. Ааха, тэр нэг юм үг олж авлаа шүү. Та нар ер нь шинэ уулзаад идэв биш ээ. Үгүй эднэр би яг ярина штэ. Ирчүүд чи хуваалцах юм байна. Мэдээж өөртөө чинь би өчтөр гэж ярихгүй штэ. Тийм ээ. Надад бол ярина штэ энэ чинь. Би чинь бас ганц хоолноос өлсөхөөс гадна өөр юмөр өлсөөд нь штэ. Тэд чинь намайг дарамтлаж байгаа. Бид нэр ингээд яа. Яа, за тэгвэл энэ ирчүүд чинь бас өөр юм. Би өчтөр бол өөр харалтай. Өчтөр надтай хамт явсны зурлаачууд тэгчлээ. Ир хүндээ хайртай байдаг л гэдэг. Өглөөл яваад. Би тэг гайхаад байхгүй. Ир хүндээ ямар утга учиртай гэсэн чинь өөрөө чи ир хүн байгаасаа л гэдэг байхгүй. Им хөөрхөн ир хүн байгаасаа. Өөр юм биш үү? Нөгөө орцогч нь эргэтэй юм байх шүү гэдэг надад ойлголт өгөөдсөн юм байна л да. Би тэгээд нөгөө би ч болохоор ойлгохгүй тэгэл ингэ гайхаад юм хэлсэн чинь ир хүндээ хайртай гэдэг байл зөвлөл зураг аваад. Аюухан бодлоо. Яац юм би эрттэй байх хэрэгтэй ч юм уу л тий. Тэр өөр чиглэлийн хүн биш үү? За. Баярлалаа. Өнөөдөр чи ямар сайхан юм бэ? Хүн ингэж надад үйлчлээл ингээл гоё юм баярлалаа. Тулгачгүй гэж.
За амжилтын төлөө. Хараад нэг миний манай дээрээ. Манай хөгжин нэг юм байгаа. Би нөгөө ресторант очоод ажил хийгээд таас тгсэн үү? Тэгээ намайг тэр газруу дөр нь уриалгаа. Энэ удаад үнэхээр ингэж юм өгч болохгүй юм байна. Ямар хэцүү юм бэ? Тэгээ заавал нэвтрүүлгээ дуусныхаа дараа гэсэн гээд хоёлаа хамт очно. За юу. Намайг өрөөгүй шүү дээ. Ямар ресторанд оруулсан. Энэ ялгаатай байгаа юм байна шүү энэ чи ер нь. Эсвэл бол намайг бол юу нэг тоогч бол загин бодоо ажиллаар юу гэсэн бэ? Япон хоолны газар хурдан ажиллаж чи юу? Би бо цоочгүй нөгөө чи. Тэг яаж яах нөгөө. Тэг бас тэндээс бас гоё юм сурж авсан. Нөгөө угаадаг тэр нөгөө юу шүү дээ. Угаалтурыг над чиг өндөр хүн зориулж хийх шүү дээ. Над чиг өндөр гэдэг байгаа шүү дээ. Тэг өндөр хүн биш. Би чинь 30 минут ингэсэн чинь нуруус тасрах гэдэг камерын болохоор яаж ийн гэлээ. Зүгээр гэж гүрийгээд шүү дээ. Оройн айгүй өвчсөн нуруу. Яг тэгж ядж хах нэг тоогооч нүрэн хурдлаач гэж явж. Юу өрөх. Бараг. Өөрөө ч юм бол намайг бол уриалгаа. Аюу олон урлаа. өөрөө бас нэг ондоо байна те. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч байгалийн Эрдэс тус хужирт. Энэ бол энгийн ус биш. Энэ бол хужирт байгалийн Эрдэс тус. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Sunrise Япон будаа. Энэ будаа хайрта гэлтгүүлсэн цагаан өнгөтэй хөвсгөр зөөл юм а. Цагаан будаа шинээрээ байх та. Ийм л байдаг байх нь. Миний мэдэх будаануудаас нэг л өөр юм а. Нарны будаа. Энэ бол энгийн ус биш. Энэ бол хужирт байгалийн Эрдэс тус. За тэгээ шуун павертер ашигласны зүйл гайхуулчих уу? За гайхуулч. Шуун павертер өчлөө. Атсан чин бүрөө захирал нь надад сетиг өндөг үлээсэн шүү. Та нар авсан биз дээ. Манай зурлаачийн багт өгсөн. Төмөн шоуд дээр очиод тэгээд нэвтрүүлгээ дуусаа дахиад ирж өндөг авах гэсэн. Тийм үү. Одоо ингээд Насны чи өндгөр хангах гэхгүй нэ. харин тий одоо шинэ жилээр нь очихруулсан бас урагдаад. За. Шинэ жилийнх нь үгүй нэмэгтэй байсан. Зөв. Тэгчлээ яг жинхэнэ нөгөө захирал нь архангаа хүн гинөө тэгчихсэн. Тэгээд үйлдвэрийн захирлыг нэг хичээсэн. Тэгээд шинэ жилийнх нь баярын үйл ажиллагаа хөтлөх байсан. За. Тэгэл дандаа тэнцээс өндөг авч байгаа гэсэн шүү дээ. Нэвтрүүлэлт орсон биш аягүй ашигтай. Тэдний өндөг зүгээр шүү. Тийм байлээ тий. Айгуу тийм. Бид нар тэжээлийн өндөр нь очиход чинь айгуу гоё юу болж. Яг дандаа тийм органик материалаар хийдэг. Одоо импорт юу би чинь тэжээлийн өндөд нь ажилласан шүү. Тийм байлээ. Тэ? Тэд чинь бол янз бүр байсан. Тэгээд бас будаа авсан биз дээ нөө Sunrise гэх будаа. Өгсөн. Гоо тэр өдөр чинь надад өндөг л өгсөн шүү дээ. Гоо тэр Энд нь будаа өгöd байгаа. тэр өрн будаа авсан биз дээ. Энэ дотор будаа. Өгсөн байгаа. Гэхдээ тэр чинь тэр өдөр өндөг өгсөн шүү дээ. Өөр чинь бас будаа өндөг өгсөн байх нэ. Үгүй будаа өгöd өгсөн. Тэгээ надад нэг гоё юм би ихэр өндөг анхудаа авлаа. Ихэр өндөг. Бүрийн том өндөг. Дотор талтай хоёр шартай. Тэгээд эдгээр намайг гошгоруулсан юм байна. Таныг л гэж бодоод ихэр өндөг өглөө гэсэн. Тийм үү? Би сая бодлоо ингэж яг нүдний чинь харснаас бодохгүй юу? Ихэр өндөг өггүй нэг л өндөг өгсөн. Нэг зүгээр өндөг өгсөн юм байна да гэсэн чи бас тэгж хэлсэн юм уу? Надад бол тэгж хэлээгүй л дээ. Манай энэ ингээд Таны үнэхээр сайн зүтгэсэн. Эний чи үндэ таныг л гэж бодоод ховор юм ингээд юм. Бид ч одоо идэхгүй байж л хадгалж байна. Өндөглөлч тийм үү гэж бодоод дардсан юм уу гэд нэрэ. тийм юу? За стомхоо сайхан байл. Хоёул өөрөөрөө ажиллаа бодоо тийм ээ. За тэгээ ажиллаа. Хол явах юм байна. Хол явнаа. Тийм ээ, хол явах. Хол явах юм нь бүр их сайхан адис жанлуутай сайхан өдөр боллоо. Ийм сайхан дагнд одоо би хоол өргөсөн ба шүү дээ. Энд чинь тахил гэсэн үг шүү дээ. За танилцсандаа маш таатай байна. Тэг өнөөдрийн одоо энэ 5 дахь өдөр бол байнгын 5 өдөр байгаасаа л гэж хүсмээр өдөр ээ. Тэ? Үүнээс ч дандаа хамт уулзах юм уу? Одоогийн бид тэр бутаа салгачих юм уу? Хоёулаа зогцуулчихна. Эднэрт ч бас хаяа найрдаг, нарийн орч магадгүй. Үнд ганц хоёр сэтг үнд явж магадгүй. Одоогоор өрсөлдөгч гэлээ 10 хоног хамтдаа нэгэн зорилгын төлөө байсан оролцогчид маань амьдралын урт замд мэдээж сайн найзууд болох үзье. Үлдсэн хугацаанд илүү хичээгээрэй. Хоёр оролцогчдоо амжилт хүсье. За өнөөдөр бол үнэхээр гайхалтай өдөр байлаа. Би ерөөсөө энэ өрсөлдөгчгөө энэ хоолндоо нэвтрүүлгийн их яах гэж бодоогүй. Тэгээ орол хөшөөд нэг бодлын бас баярлах шиг боллоо. Юу вэ гэвэл бас эрэгтэй хүнтэй өрсөлдөж байгаа учраас бас өөрт маань нөгөө итгэжсэн итгэл маань бас өшөө дахин 100% бас улам 100%-аар бас төгсөж байна. А тэгтээ хамгийн бас аюултай нь энэ хүн ч одоо мэрэгжлийн хүн шүү дээ. Мэрэгжлийн хүн ч одоо юмхнаар юм хийгээл
Тэ юугаар чамаагүй өвсөөр чамаагүй одоо ингээд надад бол маш гайхалтай хоол өглөө шүү дээ. Би бүр гайхалтай. Би тэгсэн чи хөөрхий нөгөө юм ясныхаа шүлгийг бослоос байгаа гой мөнгө хийгээл нэг гамбар хийгээл очсон. Тэгсэн чи ууг ах маань болохоор надад дотор нь будаатай, саримстай, ян шуутай, саримсны голтой, махтай, бүр өндөгтэй. Тэгэхээр мэрэгжлийн хүн чинь бас надаас юм амар давуу байгаа байхгүй. Тэг ямар ч гэсэн өнөөдөр уулзсандаа бүр улам сэтгэл сэргэлээ их сайхан хүнтэй бас өрсөлдөж байгаа маань ер нь ч өрсөлдөхөө болиё гэж бодох шиг болоод хотлоо одоо тоглосон шүү. За тэгээд одоо ажилдаа гарлаа. Тэгээ бүгд эргээд уулзцгаая. Нэр яг хүн 5 хоног 15 хоног ингээд ганцаараа ингээд нэг хэдэн хүн дагуулаад тэгэл хамаг юм яриад ингээд явчих. Хүнтэй харьцаж ярих чинь тасрахай гоё юм байна. Яг хамт оюун туул хэллээ шүү дээ. Яг хамт ингээд суугаа хоол идээд ярих чинь гоё юм байна. Хүн бас нэг тийм нийгэмд хамт гэж хоол идэх дутагддаг юм байна шүү. Тэрийг бас яг анзаарахгүй явж байгаа. Эмэгтэй болохоор мэдрэмжтэй энэ гоё юм байна гэж бодоод хэлж чинь. Тэгээд өрсөлдөгч маань өрсөлдөгч нь хайшаа юм дэ одоо би баг хамсаатан болчмоор л айгуу тийм санаа бодолч их нийлж байна. Ер нь бол үзэл бодолж их нийлэх юм байна. Тэгээд ер нь хийж байгаа хоёрын ер нь баг хоол моолны хийж байгаа стил баг ойролцсон юм шүү. Амьдрах гэж одоо энэ тэмцээнд оролцох. Тэгэхээр бол нэгдүгээр гоё өрсөлдөөнтэй болох юм байна. Яа тэгээд надад бас нэг юм зүгээр ингээд юу гэдэг баг одоо юу гэдэг модо тавиад өгчих баг бэлэн байна дөө. Ер нь боломжийн харамсах юм алга. Сайхан байна. Айгуу ер нь их гоё өглөө бол. Цагаан цомцоо сольж өмссөн ч болж. За бас миний бас нэгэн шинэ уран бүтээлийн кино зураг авалт маань бол эхэлчихсэн байгаа. Одоо тун удахгүй миний зураг авалт эхэлт учраас өнөөдөр жүжигчин тогсоогч маань зургийн дараагаар ажиллаж байгаа. Тэгээд тогсоогч маань ноцтаад зурагч чи ирсэн байгаа. Ирж одоо хуцсныхаа пермеркийг хэмжээгээ өгөөч гэсэн. Тэгээд тэр ажлаа амжуулъя. Ингээ бүгд хамт орцгоё. Жүжигчин мэрэгжлийн онцлог нь бүхий л дүүрд орж түүхэн цаг үеэр аялаж түүнийг мэдэрдгээрээ хамгийн гайхалтай. Жүжигчин оюун туул нь 25 дугаар суваг телевизийн найруулагч Баярхуугийн уран бүтээл Чавлсангийн тухай өгүүлэх Бор толгой хэмээх теле зохиомжинд эхнэрийн дүр бүтээж байсан түүхтэй. Тэгвэл мөн л Монголын төр засагт Баатарлаг авьяатай Цэдэн балын тухай өгүүлэх түүхэн үр сайхны кинонд тоглож үзэгч кино сонирхогчдтой уулзах нэ. Шинэ уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. За би бол одоо амар ашиглан хийдэд очиод тэнд байдаг ном нь ойролцоогоо 30 нэлээд лам байгаа. 40 лам байна одоо. Тэгээд бид нэг жил болгон манахаас нэг өглөөний цайны одоо сарын гэх юм уу 22 хоногийн нэг 3-7 хоногийн хүнс өргөдөг юм байна. Энэ бол надад зориулаагүй. Би бол тэр амар ашиглан хийдэг ламнарт зориулж авч байгаа. Тэгээд өнөөдөр одоо нэг цагийн дараа бид тийшээ гараад явж шүү дээ. Тэгээд ганц энэс гадна бид янз бүрийн тэр одоо юу гэдэг өглөөний цайнд хэрэгж болох төрхтөг барин, маасанда жижиг бяцлаг нэг тиймэрхүү авцсан байгаа. Зүгээр энэ өгөөжөөс бид нэр ирээд нэг энийг авчиж байгаа. Олжээ хуучны юмнуудыг. Түүхэн кино болохоор бас яг энэ хувцас энэ төр бол яг нэг оргиороо байх хэрэгтэй байдаг. Энд их цэргийн хувцснууд байна. Ер нь дандаа хуучны. Энэ бүр бор өнгөтэй каракул. Дарга нар ч одоо дээрүүд ийм каракул нь захтай балтай энэ төр өмсдөг байсан. Энэ нэр бүр нэг одоо дублянк ихэд ил дээрвийн. Гоё шүү хуучны юмнуудыг харсан чинь. Их гоё шайлан захтай. Нэхэд элээ. Тэгвэл би хэрэг би тэгвэл дотоороо нэг юм гоё тийм атайхан нэг юм дан дэлгүүд идэв шээ. Тэмүүтэй юм дублянктойгоо өвөл юм чин гадаас орж ирүүл яа гэдэг даргын ихнэр хүн шүү дээ би чинь. За киноныхаа уран бүтээлчтэй уулзаад, зураач нартайгаа уулзаад ерөнхийдөө гадуур өмс хуцаа сонгочлоо. Дээлний материалыг дээлний өнгө нь бол тохирохгүй байгаа учраас дээлний өнгөө сонгочоод над руу хэлж дээдний шин дээл аюулахар боллоо. Ингээд дараагийнхаа ажил руу явцгаа. За баяртай. Холбогдъё. За бай. Энэ бол энгийн ус биш. Энэ бол хужирт байгалийн шоу нэвтрүүлэгт маань оролцсны 5 дахь өдөр. За өдөр болгоныхаа нөгөө 500 төгрөгийн одоо гүйлгээ их хэвээр байгаа. Тэгээд 500 төгрөгөө бариад би өнөөдөр бол сүв авахгүй. Өчтөр бол помидор авсан байгаа. Помидор авахгүй. Юу авах вэ гэхээр витамин С авъя гэж бодож байна. Аптекийн гадаа хүрэлцэн ирээд байна. Тэгээд
витамин аваад бас нэг өөрийнхөө бас амин димийг нөхдөм билүү. Тэгэхгүй бол өнөөдөр нөгөө инх ахтай уулзсан чи инх ах айгүй тийм шимт хичээлтэй юмнуудыг идчихлээ. Өөрт нь байгаа бололтой. За би надад гоё хоол хийж өгсөн. Тэр хоолнд маш их амин дим агуулсан ногоо мах энэ төр байгаа. Тэгэхээр надад бол тэр зүйлүүд байхгүй байгаа учраас витамин авч өнөөдөр уунаа. Витамин C хаагур. Витамин C ямар үнэтэй вэ? Оо ямар гоё. Хоёрыг авъя. За тэгэхээр 250 төгрөгийн үнэтэй юм бэ. Миний хувьд одоо манай шоу нэвтрүүлгийн бас нэг хатуу чанга дэглэм дүрэн байгаа. Хизээч альва юмны одоо бараа бүтээтгүүнүүдийн одоо хүнсний ерөөс үнийг нь буулгахгүй яг зах зээлийн үнээр нь авч байгаа. Тэгээд 250 төгрөг гэж энэ хоёр өнөөдрийнхэн 500 төгрөг үлэгчлээ. Талаанаа авъя. Юу яаж болдог вэ? Нэг зөвлөгөө авчи. Халуун усны дотор хийгээд бүгдийг нуудаж тий. Бүгдийг нэг дор нуучилдаг. Хүүхдлоход том би болно шүү дээ. За тэгвэл халуун усан цайхан хийж байгаад очнаа. За баярлаа. За энийг уучаад замд гарна да. Ойролцоогоор 335 км Улаанбаатараас байх. Хотын бөглөө энийг тооцох юм бол 6 цаг. Шөнөний үд шөнө бараг шөнө дунд л очих бах та. Энийг ууцсан байхад бол нойр эхлэн гэж байхгүй, ядарна гэж байхгүй, цуцна гэж байхгүй. Амар баясгалын хийдрүү одоо явна. Машинаа сольсон. Одоо хол зам явах гэж байгаа 4 дугуй майжх тийм машинт явах. Өөрийнхөө машинаа авч явж байна. 25-ын тэр сайхан машиныг хоцтоод идлээ да. Энэ удаа би харин өөрөө машин байна. Тийм учраас надад ирч хүч хэрэгтэй. Ядрахгүй байхын тулд ясныхаа тунгаа жоохон цагаан гаат. Нөгөө 10 үлдсэн жоохон 10 хийцэн байгаа энэ дотор. Тэгээд энэ марг миний өнөөдржингөө оройжонгоо уучих марг үлдээч. За ингээд юу Барта Entertainment дэлгэцэн бүтээлх кинонд тоглож байгаа. Тэгээд зураг авалтандаа хүрэлцээр нь одоо оройны гадаа нэг цаг болох хэрэгтэй байгаа. Тэгээд зураг авалт ихтэй. Тэгээ гараад ирэнгүүтээ согоо болчих. Тэгээд болоо. 21 мянган реалити шоу нэвтрүүлгийн оролцогчид маань хүйтнийг хүйтэн гэхгүй, шүнийг шүн гэхгүй ажилласаар. Жүжигчин Оюун Туул Мортон Entertainment-ийн шинэ уран бүтээлийн зураг авалтанд орж тогооч хийгээ амар баясгалан хийдийн зөв хүлгийн жолоо зарлаа. Хол замд орой гарч байгаа болохоор анхаарал болгоомжтой байж аян замдаа сайн яваад хүрээрээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч байгалийн Эрдэс тус хужигт. Энэ бол энгийн ус биш. Энэ бол хужигт байгалийн Эрдэс тус. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Sunrise Япон будаа. Энэ будаагаар та ямар их өсөв? Реалити шоу нэвтрүүлгийн 4-9-оор тухайн өдөртөө багтаж шөнийн тэг цагаас өмнө 500 төгрөгийн худалдан авалт хийх ёстой. Тогооч инхээ өнөөдрийн 500 төгрөгөө өрөөгүй болохоор цагтаа амжих үүднээс Баян Чандман сумаар дайрч хүнсний дэлгүүрээр тойрон худалдан авалтаа хийлээ. Мөнгөндөө тунж нарийн хандаж байна шүү. 50 төгрөгч илүү гаргахгүй нарийн тооцож байна. 500-өө бичсэн биз дээ дөрөв. Тийм ээ. Хэдий 400 юм уу? 400 юм уу? Тэгвэл 100 төгрөг шинэ нэг юм авчлаа. Тэр чупа чуп шүү. Ай, хямдруулахч болохгүй хэлж болохгүй гэсэн яагаад. Аль. Окей, болно шүү дээ. За. Чихэр чинь бас ойр чихэрлэг гоё мэддэг юм шүү дээ. За. За баярлаа. Өнөө ч хоолтой залгах юм. Энэ бол энгийн ус биш. Энэ бол хужигт байгалийн Эрдэс тус. Хувьтай хүн хур дагуулна гэдэг. Оролцогч инхээ буян номын үйл хийж яваа болохоор тэнгэр хүртэл таалал болтой. Ямар тач хотоос гарч оройжин давхсаар зорьсон газартаа хүрлээ. Хол замд ядарсан биз дээ. Амар амгалан газар ядаргаагаа тайлж цэвэр агаарт сайхан амраарай.
Үзэгч та бүхэн минь ч гэсэн сайхан амраарай. Маргааш амралтын өдөр гэр бүл хайртай дотны хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. За. Бараг 6 цаг давхиж байгаад ирэх шүү дээ. Харанхуй шөнө гарсныг хэрэг үү. Тэгээд энэ үе хоёр нэг гайгүй ороод ирлээ. Амар байсгалан хийдээд гүйд ирсэн лам нар маань бидэд нэг юм жижигхэн зочид буудлах хөө хоноглох байр хөө бэлтцсэн байна. Маргааш өглөө 9 цаг лам нартайгаа уулзаад. За одоо яадаг ч байсан. Амар их та. Маргааш өглөө уулзъя. Ховтой хүн хуртай гэдэг нь юу гэдэг вэ? Үлдэж өлсөндөө бол биш. Өлсөд байгаа болохоор итгэж харахгүй. Барилдахтаа эднээс таасархаа. Голыг минь зогоож байгаа. Дандаа биедээ авч явдаг хэдэн амтлагч нар байдаг гэдэг шитгэл муу бол олигтой хол гарахгүй шүү дээ. Сүтэ будаа ч юм уу эсвэл пресс хийж өгнө. Аралгүй тэргээр аргалдаг санаатай би. Эд болгоно нэг айц жалуу шингэсэн сайхан газар юм шиг надад санагддаг ба. За амарлаа та хэд яв. Баяртай. Маргааш уулзъя. Unitel Group шинэ жилийн шидэт карта худалдаанд гаргалаа. Шинэ жилийн супер бэлэг задарлаа. Бүх бараа тал үнээрээ. Сохо тавилгын их дэлгүүр.